Миний өөрийн байр суурь бол Монгол орнд сайд дутаагүй гориглог компаниудаа нүдний булаа болж ичмээр байдлаас одоо орохгүй байхаа гэж би найдаж байна. Монгол орнд хяналт хариуцлага дутаж байгаа. Миний байр суурь ийм л ингийн байна. За өнгөрсөн саяны амралтын өдрүүд дээр бас ерөнхий сайд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд хотын даргаыг ажлаас нь болгоглаа. Тэгэхээр энэ тал дээр ер нь тануудыг ямар байр суурьтай байна? Нямбатар даргаыг та ер нь хэр ажилласан гэж харах вэ? Нэгдүгээр асуулт, хоёрдугаар асуулт ойдлогоотой асуудлаас өчтөр хил мэдээлэлээр гарлаа, нааштай үр дүнгууд гарлаа гэдэг мэдээлэлүүд бас байна тий. Таны хувьд бол бас ойдлогоо дээр анханаас нь нэлээд идэвхтэй оролцож ирсэн, өөрийн дуу хоолойгоо хөрвчихсэн шүү дээ. Менежментийн төлбөрийг одоо 2 дахин бууруулчлаа шүү дээ. Энэ дээр бас та бас байр суурийг илэрхийлэх хүмүүс гэж байна. Нэг гэж бодож байна. Дээрэс нь одоо цаашдаа дуусаагүй зээлийн гэрээний асуудал байгаа. Энэ дээр ямар анхааралтай хандах ёстой вэ? Таны хувьд ер нь ямар байр суурьтай байна вэ? Яаж өөрчлөх зүгээр вэ? За их вэ, залуу хүн юм хийлээгээл баярлал бидэнд одоо хэлж байгаад нь одоо гутааж доромжлоод байгаа юм шиг болчих вэ дээ. Одоо тэгэл зөвхөн менежментийн хөв буулгана гэдэг бол одоо маш том хууртагдж байна гэсэн үг. Энэ хизээч байхсгүй зүйл. Хоёрдугаарт энэ менежментийн хөв гэдэг чинь үйл ажиллагааны зардлаас авдаг зүйл. Эхлээд 6% байсан, дараа нь 3% болсон. Одоо үйл ажиллагааны зардал нь дэвтэргүй байхгүй, одоо дандаа орлого ордог үе. Энэ одоо газар доорх байгууламж ил уурхай болон далд уурхайг яг ажиллаж явах эд одоо олон тэрбум, одоо ч 20 тэрбум доллар гарчлаа шүү дээ. Энэ их мөнгөн дээр 6-аас 3% нь монголчуудаас луурлаж менежментийн төлбөрөж авчихсан. Тэр үедээ яриаггүй ээжэж үйлдвэрөө бариад хамаг одоо уурхайгаа ухаад үйлдвэрээ тэр нөгөө доотлын тэр далд уурхаануудаа барьцсны дараа менежментийн төлбөр гэдэг юм ерөөсөө ямар шаардлагагүй болсон үед энийг ярина гэдэг бол би хүндэлж байна. Юмаа мэдхгүй хүн ингэж л ярих бах. Тэгээд одоо би шүүмжлэх өнгөөр ярьсангүй. Энэний оронд бид хизээж зээл авах ёсгүй. Газар дор байгаа энэ их баялгаа бид үнэлэх ёстой. Энийг ямар ч үнцэнгүй юм шиг батцсан. Бид зээлийн хүүгүүгээр бидний тэр авсан баялагийг хэдэн хувиар гэж тооцож байгаа юм бэ гэдгийг ярих хэрэгтэй. Энэ рүү л бид энэ 20 жил ярьж байгаа зүйл шүү дээ. Энийг л ярих хэрэгтэй. Тэгэхээр одоо их том асуудлыг их богинохон хариуллаа шүү. Зээлийн хөв бууруулах одоо 11% хүнтэй зээл байгаа. Хэдэн хувь болгож бууруулах ёстой вэ? Одоо сангийн сайдын ахалсан ажил хэсэг бол одоо хилцээр дорно гэж ойлгож байгаа шүү дээ. Тий, би өөр олон жилийн өмнө би тооцоо судалгаагаа хийсэн. Зээлийн хөв